За тэгэхээр англи хэлний 1004 номныхоо 9-р хуудасны одоо 57 дугаар дүрмээс бүгдээрээ үзье. Өнөөдөр бол бүгдээрээ заах төлөөний үг буюу demonstrative pronoun гэж үзнэ. За тэгэхээр өөртөө ойрхон байгаа нэг ширхэг юмыг зааж хэлэхээр бид нар this гэж хэлдэг. Ер нь th нийлэмжтэй үгнүүд бол англи хэлэнд бүгдээрээ Скандинавын хойгийн орнууд болох одоо Финлянд, Норвегийн хэлнээс монгол хэлэнд англи хэлэнд нэвтэрч орж ирсэн үгнүүд байдаг. За th нийлэмжээс бол монгол хэлэнд байхгүй тийм дөрвөн янзын аваа гардаг. Тийм учраас анхнаасаа зөв хэлээ сурчих хэрэгтэй. За одоо жишээ нь одоо энэ th нийлэмжтэй n гэдэг үгнээс бол шүд завцрын з гэдэг аваа гардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэлээ дээд үүдэн шүдэндээ хүргэж байгаа з гэж хэлнэ гэсэн. This гэж. За this гэх юм бол өөртөө ойрхон байгаа нэг юмыг зааж хэлж байгаа учраас n гэж орчуулна. Харин өөрөөсөө хол байгаа нэг ширхэг юмыг зааж хэлэхээр бид нар тэр буюу юу гэдэг бах нь that гэж хэлэх нь шүү дээ. Хэлээ дээд үүдэн шүдэндээ хүргээл хэлчихнэ. За ганц тооноор бол энэ тэр гэдгийг ингэж хэлнэ гэсэн үг. За тэгэхээр одоо энэ this ball гэвэл энэ бөмбөг, that box гэвэл тэр хайрцаг гэж ярих нь шүү дээ. За одоо энэ хайрцаг нь ойрхон болчихж байгаа учраас this box, энэ хайрцаг, тэр бөмбөг гэвэл that ball гэж хэлнэ гэсэн үг. За ганц тооноор юм байдаг юм байж. Тэгвэл хоёроос доош ширхэгтэй юмыг зааж хэлэхээр бид нэр өөртөө ойрхон байвал these гэж. Хоёр их шиг дунд байгаа s үсгээс бас орс z гэдэг аваа гарна these. За these balls гэж заавалчгүй яах нь олон тооноор хэрэглэнэ. Тэгэхээр энэ маань эдгээр бөмбөгнүүд гэсэн утгатай болчихж байгаа. Өөрөөр чинь хол байх юм бол those тэдгээр бөмбөгнүүд гэсэн утгатай болдог байна шүү дээ. Тэгэхээр энэ заах төлөөний үг бол ерөөсөө өгүүлбэрт дангаараа өгүүлэгдэхүүн болж чадна. Өөрөөр хэлбэл this is a ball. Энэ бол бөмбөг гэхэд энэ маань үлийн эзэн болж шүү дээ. That is a box гэвэл тэр бол хайрцаг гэд. За тэрнээс гадна бол энэ маань өгүүлбэрт болсон тодтгол гишүүн болж болдог. Нэр үгний урталд байрлаад. This ball is mine. Энэ бөмбөг бол минийх. Ямар бөмбөг гэхээр энэ бөмбөг гэж хэлж шүү дээ. За that box is yours гэвэл тэр хайрцаг бол чинийх гэж. За энэ үгнүүдийг бол тодорхой хэмнэлд оруулаад хөөрхөн хөдөлгөөнтэй шүлэг болгоцсон хэлэх юм бол их амархан хэвшиж өгдөг байгаа. Тухайлбал одоо энэ double this double that double this double that this гэдэг. Double гэдэг маань одоо хоёр дахин их болгох, тийм үү, хослуулах, давхарлах гэсэн ийм утгыг гаргадаг шүү дээ. За тэгэхээр энэ дөрвөн бол дөрүүлээ өөр байгаа. Double гэж хэлэхдээ одоо алгаа ташаа, this гэж хэлэхдээ гарынхаа алгаар нь цохоод, that гэж хэлэхдээ гарынхаа яадаг нь араар нь цохоод одоо чинь ингэ тоглож болно. Double this double that double this double that double this that гэх. За энийг хурдан болгоод одоо double this double that double this double that double this that гэд урд урдаасаа хараа тоглодог юм хөөрхөн тоглоом болгочих болно. Эсвэл одоо энийг заагаад тийм үү өөртөө ойрхон байгаа юм double this double that double this double that double this that гэд. За хоёр гараараа байж болно. Double this double that double this double that double this that. Хөлөөрөө хийж болно. Өвдгөн дээрээ цохиж болно. Янз бүрээр бол хэрэглэж болно. Тэрнээс гадна одоо this that гэдэг үгнийх нь оронд одоо богинохоо юм хөөрхөн төстэй үгнүүдийг оруулаад mom, ээж, dad гэдэг үгийг орлуулъя та бүгдээрээ. Тэгвэл одоо double mom, double dad, double mom, double dad, double mom, dad гэдэг. Sis bra гэл оруулах нь ш. Double sis, double bra, double sis, double bra, double sis bra гэдэг хөлөөрөө хийж болно. Dog cat гэх тийм үү? Double cat, double dog, double cat, double dog, double cat, dog гэх мэтэр янз бүрээр цээжилж болно гэж ойлгох нь шүү дээ.